төвөргөн нуурын орд бол минийх бишээ гэдэг ярьцлага өгсөн байна. За тэгээд ярьцлага эхлэхээс өмнө одоо асуулт асуучээ сэтгүүлч. За та намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүний нэг. Хуралдаа суухгүй бол яах гэж гишүүнэлсэн? Тийм ээ, одоо бас тэрүүгээр нэг тийм цол авахгүй суунаа. Ер нь баг зэрэг шалтгаанууд байгаа юм. Нэгдүгээр тэр нэг юуны ажиллахгүй хаад ороод нөгөө бүртгүүлээд бүртгэлд нь орохгүй байгаад хоёрдугаар бас нэг эрүүл мэндийн асуудал байгаа. Тэгээд бас ээж бол байнга одоо загнаад байдаг. Одоо сууч өстэй. Яг нэг ангийн нэг муу сурдаг нэг байнга хичээлээ тасдаг нэг хүүхд байдаг шүү дээ. Тэгэл ингээд нэг ирэхлээр энэ манай нэг хамаатны нэг ямар нэг хүн л одоо 7 хоног болгоно насвараад тэгэл удлаараа яваад идэг те. Эсвэл нэг өвчтөө гэл те. Тэгээд хэрэв өвчтөө болоод өвчтөө гэд бүртгүүлдэг юм байлээ шүү. Батуулга дарга. Тэгээд манай хүн чи ерөөсөө өвчтөөч байхгүй чөлөөдөж явахгүй дандаа тас واخхгүй. Ер нь 10 жил тогтоос нэг иймэрхүү л байсан баг те. Тэгээд ээж нь хөрхи хилээд нэмэр авахгүй энэ 7 хоног ч гэсэн суугаагүй хуралдаа. Нэр суугаагүй. Гэхдээ энэ 7 хоногт хуралдаа суугаагүй яг үнэ. За тэгээд үндсэн асуудал руу орсон байна. Төвөргөн нуурын хорд тантай холбоотой мó гэдэг асуултыг асууж байгаа. 3 тэрбум тонны нөөцтэй төвөргөн нуурын ордыг офшор дансаар дамжуулаад 250 сая доллараар зарсан гэдэг. Зарсан уу та? Засгийн газрын хэрэглэх газрын дарга нь босч ирээд хүн гүтгээд тэр төвөргөн нураа өгөө. Тэгвэл минийх юм бол би 100% өгье. Бусд нь бас 100% өгчих гэж би уриалмаар байна. За бүр нэг амар нэг гүтгэлэг юу гэхээр манай нөгөө ерөнхийлөгчөөс хэлбэгтэрж Баттулга над дээр 5 толгой ордыг өгчих гэж орж ирсэн гэж хэлж байгаа байхгүй юу. За энэ дээр хин үнэмсэж яах гэсэн би бүр ингээд яар гүтчтэй ээж дээр очиж дуурдгоо. Тэгсэн чи ээж өмссөн байна. Ээжигээ одоо байс гэдэг ингээ яриад идэх зөв ч юм уу буруу ч юм уу. За одоо яг өөрийнхөө л асуудал. За тэгээд нөгөө нэг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь яг энэ ярилцлагын маргааш хэвлэлийн байгуулалтаар юу гэж ярьсныг сонсъё. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Хөдөлшгүй нотлох баримтууд байна. 2006 онд Улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулга 90%-ийг нь Ядам сүрийн Батгийн Батсүх гэдэг иргэн 10%-ийг эзэмшиж байсан. Анх хамтран үүсгэн байгуулсан Chemex хязгаарлагдмал хариуцлагатай компани Төвөргөн нуурын энержи компаниг 100% эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. За үүний дараа Халтмаагийн Баттулга өөрийн охин Баттулгын намун төрсөн ихч Халтмаагийн Цэнд баяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнсан офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнсан компаниудаар дамжуулан 250 сая Америк доллараар зарсныг Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл одоо яг энэ хайрцаг байна. За ингээд баримт нь байна гэж ирсэн. За тэгээд мэдхгүй одоо энэ цаашаа юу болж үргэлжлэх юм бүү мэд. Ямар ч байсан ингээд нэг нөхөр нь нэлээд худлаа ярьдаг шинжтэй нэг нөхөр баг шиг байна. Нөгөөдгөө бас нэлээд зуудсан шинжтэй ингээд хоёр нөхөр ингээд хоорондоо хэрэлдээд. За тэгсэн чинь 3 дахь читгээд гараад ирсэн. Нөгөө нэг 10% эзэмшдэг хүний охин нь гарч ирээд бас энэ 7 хоног жинхоо бас бөө юм бол. Янз бүрийн утаснаас дугаараас ингээд над руу залгаж гэн мессеж бичиж гэн. Би ч одоо бас нөгөө хэдий ингээд аав маань бурхан болсон ч гэсэн би ч бас амьдрмаар байна шүү дээ тийм ээ. Өөр хүүхдүүд байна, айж гин. Надад бол хамгаалалт хэрэгтэй байна. Үндсэн хуулийн заасан эрүүл аюулгүй одоо энэ нийгэмд амьдрмаар байна тийм ээ. Тийм учраас би одоо энэ хэвлэлийн хурал хийгээд тэгээд одоо бичгээ өгөх гээд намайг хамгаалтанд аваач. Би одоо айж гин гэдгээр ингэж чинь. За тэгээд энэ бол хуучин Төвөргөн нуурын ордын хувьцаа эзэмшигчийн охин юм бэлээ. За тэгээд над дээр янз бүрийн дарамтууд ирээд байна. Янз бүрийн өмгөөлөгч нь чамд муу юм хийхгүй гэж мессеж явуулаад байна гэдэг дараа нь ярилцлага өгсөн байлээ. За яг энэ талаар энэ Төвөргөн нууртай холбоотой за засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга юм яриад байгаа штэ. А гэтэл хууль зүйн сайд нь юу ярьсныг өдрөө сонсъё.
юм ноцтой мэдээлэл хийсэн шүү дээ. Одоо энэ хамгаалтанд авч өгөөч гэдэг юм. Ер нь салбарын сайдын хувьд тайлбарлахгүй юм. За ингээ алтан гэрэл чинь төргөн нуур болонгоо чив чимэг ус олгоош. Ярилцах үгүй. Амиг авах. Норог дээр чи зүгээр үсэрж гарч ирэл ч амар шээ. Кунфур яцтай амар шээс чи яг Батулга ахих юм дээр шүү. Амиг авах. За нэг ийм дабль стандарт харагдаж байгаа зү дээ. Яагаад гэвэл ахих нь юм яригадаад байна.